Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ ингээ Catstock podcast-ийн ээлж нэгэн дугаар инхөө хэлж байна. За энэ удаагийн дугаарт маань за энийг гэхдээ ярьж болохгүй байх. Амар ноц юм ярьж. Өөх тийм үү. Эсгийг хасчаар. Тэр бол өөрийн хоббигоороо бусдад үнцэн хэрэгтэй зүйлийг өгдөг нэгэн. Ямар ч үед нөгөө зовлон тохиолддог штеп. Баян байсан ч, ядуу байсан ч, амжилтанд хүрсэн ч, амжилтанд хүрээгүйсэн ч нөгөө тархин дандаа зовлон хайж л байдаг. Өнөөдөр бид түүний хаанч дуулдаагүй түүхүүд рүү зөрөгтэй алхаж анх удаа дэлгэж буй нууцхан зураг сэтгэлийн яриаг хуваалцсан юм. Манай гэрээр дүүрэн алтан медаль. Тэгээ би ерөөс тэр үедээ ялагдах мэдрэмжийг авч үзээгүй байсан байхгүй юу? Нөгөө алдааны минь дархлааг унгасан алтан медалууд гээд нэг юм тэмдэглэл бичижсэн. Жензи үеийнхний 4 зам төлөв. Энэ аппликейшнуудыг заавал хадгалж аваарай, бас хэрэгтэй хүн рүү нь явуулаарай. 12-оос 18 нас хүртэл би яг өөрөөрөө байж чадаагүй юм шиг санагддаг. өөрийнхоороо биш байна гэдэг нь өөрөө өөртөө тавьдаг байсан шалгуур юм уу? Эсвэл бол хин нэгнээс бусад хүмүүсээс ингээ хамааралтай байдаг байсан мэдрэмж үү? За би ингэхгүйгээр шууд дэлгэрэнгүй ярьчээ дөө. Пинко маань хүрэлцэн ирсэн байна. За. Окей. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анхны подкаст болохоор амигүй сандарч байна. Харин тийм өмнө ерөөсө подкаст нь бол орж байгаагүй юм билээ шүү дээ тий. Би ерөөс судалгаа хийх гээд харсан чи контентыг үзээр байгаа л ерөөсө ярих сэдв айгүй их хүн юм байна л гэж би харсан. За ойрын сонь сайхан ажил сайн уу? Сайн. Контент хийгээл. Digital marketer гээл тэгэл амьдраад л байна. За Catstock podcast-ийн ерөөсө гол зорилго нь Pinkog айгуу сайн мэдэх сонирхолтой. За Пинко бол одоо яг өөрийн хийж байгаа контент за ингээ хүргэж байгаа мэдээллүүдээр маш олон хүмүүст одоо хэрэгцээтэй мэдээллүүдээр ингээ хангадаг. Хүнд нөлөөлнө гэдэг чинь нөлөөлж байгаа хүн яг ямар хүн бэ гэдгийг мэдэх сонирхолтой. За тэгээ хүнийг одоо сайн мэдээ гэвэл ямар түүх туулсан бэ? Соёлох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр хоёулаа яг энэ 3 үеийн түүхэн зурган дээр нь дамжуулаад яг ямар хүн бэ гэдгийг нь сайхан ярилцъя гэж бодож байна. Цогтөг ёо. За манай Пинко бол онцлогтой надад маш их зураг явуулсан. Тэгээд яг айгүй түүхүүдээ ч гэсэн нэлийн бодож үзсэн байхаа гэж бодож байна. За тэгээд одоо хоёулаа хамгийн ихний за энэ зураг руугаа орё. За одоо үеийг илэрхийлэх одоо үе өсвөр нас тэгээ бага нас гэсэн 3 үеийн зурагнуудыг сонгосон тий. Тэгээ хамгийн ихнийх нь болохоор за хоёулаа 2 зураг барьчих. Яг одооны зургийг илэрхийлэх би нэг нь болохоор хосоороо байгаа зургийг сонгосон ялбаар. За хамгийн түрүүнд Пинко гэдэг нэрний утга учир юу вэ? Тэрийг бол одоо тааж ярьж байгаагүй л үдэ гэж бодож шít. Тийм өстэй хаанч ярьж байгааг шууд зүгээр өгидөө гэж бодсон дуртай өнгөнийхөө нэрээр л өгсөн. Анхны би дэлгүүр нээжсэн байхгүй юу? Тэгээд тэрийг Пинко Mongolia гэж нэрлэлсэн. Тэгээд цаашаа пэйжүүдээ хувиргаад Пинконизм Пинконо гэдэг тэгээд хувиргацсан. Ер нь зүгээр л миний дуртай өнгө. Дуртай өнгө. Тэгээ шууд арчлалтан зүгээр Пинконо гэж ингээл нэмээд явцсан биз дээ. Зөв. За одоо тэгвэл Пинкогийн бүтэн нэр нь хэн блэ? Батоюн. За маш олон хүмүүс мэдээлэл хүргэнэ. Мэдээлэл хүрэхээс гадна одоо контент бүтээгч гэдгээр нь бол хүмүүс мэдж байгаа. Тэгэхдээ үндсэн мэргэжил нь хийдэг ажил, гол ажил нь яг юу вэ? Өдөр тутамдаа болохоор дижитал маркетераар ажилладаг. Гэхдээ миний мэргэжил болохоор санхүүч. За. Яг хүссэн мэргэжлээрээ төгсөөгүй. Тэгээд хурдан төгсөх юмсан гэж бодоод тэгээд дараа нь дуртай ажилласан. Шахаж хичээлээ төгссөн. Санхүүгээр төгссөн. Тийм. Тэгээ одоо дижитал маркетингаар ажилладаг. Зөв. Санхүүгээр бол ажилласан уу? Ажиллаагүй. Шууд төгсөөл. Тийм. Би санхүүгээр сурхаасаа эхлээд төгсөх хүртлээр энэ яг миний хийх ёсгүй зүйл гэдгийг мэдчихсэн. За. Тэгээд гэрийнхэнтэйгээ ч гэсэн ярилцаад гэхдээ гэрийнхэн манд бүгдээрээ санхүүжихгүй. За ямар ч тач энийг төгсөх ёстой юм байна. Төгсөх ёстой бол би 3 жил шахаад төгсчихье гэд бүгдийг төгсөөд тэгээд дараа нь дуртай юм айсан. 3 жил шахаж төгснө гэхээр чинь хичээлүүдээ бүр айгүй сайн эзэмшиж төгснө гэсэн үг. Сайн ч гэж яах вэ? Зүгээр одоо яг тэр чи одоо айгүй их хичээл ингээ үзэж байгаа шүү дээ тий. Босод хүмүүс ингээ бодвол 4 жилээр төгсөх хэрэгтэй тий. Тийм 3.5 жилээр шахаж төгссөн санагдаж. Тэгээд тэр үед нэг икигай гэдэг үгийг би олж авсан байхгүй юу? Тэр нь болохоор дуртай, чаддаг, хүнд хэрэгтэй. Тэгээд тэр нь бас орлого олдог гэдэг ийм 4 шаардлагыг хангасан байх хэвээр. Тэгээ би өөрийнхөө икигайг хайгаад тэр нь болохоор ингээд өглөө болгон догтлоод сэрэг тэр шалтгаанаа олох гэсэн утгатай байсан байхгүй юу? Тэгээд
би өөрийнхөө юмыг олчвал ямар гоё вэ гэж бодогдоод тэгсэн чинь надад дуртай мөртлөө чаддгүй зүйл бас байсан. Би хувцас хийдэг байсан байхгүй бас. Тэгээд яг зүү утас барайл ингээл удаан сууж чаддаггүй. Дуртай мөртлөө бас чадахгүй. Чаддаг мөртлөө бас дургүй зүйл байсан. Тэр нь болохоор яг санхүүгийн мэрэгжил маань. Тэгээд дуртай чаддаг гэд тэгвэл би бас дууны үг аягуулсан бичиж чадна. Тэгээд тэрэндээ бас дуртай. Гэхдээ тэр нь яг хүнд хэрэгтэй байх уугүй юу гэдэг дээр очиод бас гацаад тэр мэдрэмжээ хайж явсаар байгаа одоо яг контент хийх нь миний икигай юм байна гэж бодсон. Тэрийг яг сурж хэлж байхдаа мэдэрсэн үү? Санхүү ял биш юм байна гэдгийг. Тийм. Тийм үү. 10 Аха. жилд байхдаа ер нь юу гэж боддог байсан бэ? Санхүүгээр сурна гэж бодож байсан уу? Гүү 10 жилд байхдаа би жүжигчин болон Сүйст орно гэж боддог байсан. За. Тэгээд яг 1-р курст орохдоо Сүйст бүр очиод багш магшаа олоод бэлтгэгээд тэгжсэн. Тэгээд гэрийнх нь ер нь дэмжижсэн үү тэр үед? Манай гэрийнхэн болохоор би математикийн гүнзгий анги төгссөн. За. Математик бол бас миний чаддаг гэл зүйл гэтээ бас нэг дурлаад байдаг төрлийн зүйл биш байсан. Тэгээд хүн шатар тоглож жагаад гинт бүжиглэн гэж юу байсан бэ гэдгсэн бохгүй юу? Тэгээд математикаар явжгаад гинт одоо Сүйст орно гэж юу гэсэн юм бэ гэсэн үг. Тэгээ санхуд орсон. Гэтэ яг нөгөө нэг доторх сүнс ам гэдэг нэг тим зүйл нь болохоор яг тийм бүтээх урлаг тэр тал руугаа илүү сонирхолтой байсан. Бүр багаас. Тийм ээ тий. За одоо надад сонирхолтой санагдсан нь маш олон мэдээллийг олон хүмүүст ингээд олж мэдээд тэр мэдснийг хүмүүст ингээд хүргэдэг. За тэгээд ингээд чиний контентнэр хамгийн сүүлд хэлдэг нь work smart play hard гэж тэгээд дээ шүү дээ. Тэнгүү тэр яг үнэн л байгаа байхгүй. Тэгэхээр яг Pink-гийн хувьд өөрөө яг хэрхэн work smart буюу ухаалгаар яг ажилдаг вэ? Миний хувьд болохоор яг зураг авалтаа хагас өдөр хийдэг. Зохиолоо өмнө бүгдийг гаргацсан байдаг. Тэгээд сард оруулах контентоо бүгдээрингийн нэг дор бичиж аваад эдитээ нэг 4-5 хоног хийждэг. Маш богино хугацаанд сарынхаа контентыг бэлдээд авчдаг гэсэн үг. Тэгэхээр яг нөгөө урт хугацааны юмнуудаа нэг дор бүгднийг шахаад ачааллаа нэмжээгаад тэгээ сүүлд нь ингээд яг хуваарлтыг хийе явчих юм биш тийм тэгээд скежүүлээч. Дундуур нь ямар нэгэн хамтралын санал орж ирэхгүй бол ер нь контент хийх гэдэг нөгөө техникийн айгүй гоё ингээд олцоод л байгаа юм шиг санагдаад байгаа гэдэг шиг. Одоо ингээд маш олон за та нарт ингээд хэрэгтэй зүйлсүүд үгүй AI ингээд энэ нэг хэрэгтэй зүйлсүүдээ ашиглаарай гэж тэгж штэ. Тэгвэл чиний ингээд амьдралд хамгийн их өдөр тутамдаа ашигладаг. За хувийн ийм амьдралд нь болоод ажиллаа хийхэд хамгийн их хэрэгцээтэй байдаг team ерөн сайт AI гэвэл юу вэ? Ер нь ChatGPT дээ. Дижитал маркетинг AI хоёр айгүй төстэй юм шиг санагдсан. Яг тэгэхээр өдөр болгон л нэг юм нь хувьсаж өөрчлөгдөж идэг. Дахиад нөгөө нэг сайт руугаа ороход тэр зүйл нь хуучирсан байдаг ч юм уу. Тэгээд ChatGPT сая зургаар бол айгүй төвшөлттэй байсан боловч одоо банана гэж гараад ирлээ. Яг байнга ашигладаг нь ChatGPT. Тэгээд өдөр тутамдаа ашигладаг тэр сайтуудаа солихоос өөр арга байхгүй. Яг миний найз бол тэр шүү гэж хэлэх тийм AI бол би ChatGPT л гэж хэл. Яг Pixverse фильмороо эдэргээл зөндөө юмнууд хэлж болно л да. Гэтэ тэднээс нь дахиад хоцрогдоод маргааш нь дахиад шинэ гараад ирдэг. Маш олон мэдээлэл донд ингээд ороод ирэхэр чинь за ингээд тэр дэвтэр дээр бол ингээд бичээд за ийм байна гэл ингээд найз шиг болдог гэж тэгж юм те. Ахтай зарим талаараа ингээд тавьдахаар бид нэр хүртэл ингээд маш олон ингээд мэдээлэл авахаар тэр олон мэдээлэл донд ингээд төөрөх нөхцөл байдал өөрчилж болно шүү дээ. Тэгвэл Pink-гийн хувьд олж авч байгаа тэр мэдээллүүдийг өөрийнхөө хувьд яаж зэгцтэй одоо авч явдаг вэ? Тэр олон мэдээллүүдийг хэрхэн зэгцтэй ашиглаж байна? Оюун ухааны одоо нөгөө нэг цээжилдэг хүмүүс mind map айгүй их ашигладаг юм билээ. Одоо нэг юмнаас ингээд салаалцсан mind map зураглал. За. Тэгээд миний хувьд болохоор яг тэр сайтуудаа mind map маягаар тэгэж хадгалах дуртай байдаг. Одоо жишээлбэл skin care хийхэд хэрэгтэй сайтууд, эсвэл контент хийхэд хэрэгтэй сайтууд, яг бизнес эхлүүлэхэд хэрэгтэй сайтууд ч юм уу. Яг ингээд салаалуулад бүгдээр ингээд. Тэгээд яг тэр сайт дотор байгаа хамгийн сэтгэл татсан нэг түлхүүрүүгээр нь хадгалчвал илүү амар. Тийм шиг. Илүү дараа нь сандагч юм шиг. Одоо жишээлбэл нэг сайтыг зүгээр малгай гэж хадгалжвал ягаад тэгэхээр тэнд байсан нэг малгайныхан зураг надад ингээд үлдсэн, тархин дотор үлдсэн. Нөгөө хүн болгон бас арай өөр төрлөөр сандаг штэ юм аа. Ингээд сонсох мэдрэхүүгээр ч юм уу, харах мэдрэхүүгээр сандаг. Би болохоор тийм үг идрээр нь сандаг биш, яг юм харааны тийм зурган юмар их илүү сандаг. Түрүү ингээд хэлсэн те яг
өглөөс ирээд миний аз жаргалтай болох зүйл нь юу юм бол зарим нэгэн талаараа хүмүүс тэгвэл хэрэгтэй зүйл хийж гинөө гэл ингээл харсан гэл тэгж штт те. За тэгвэл одоо ингээд энэ Пинког ингээ харахаар би багасаа л камер харахаар ер нь ингэж царил. Одоо би тийшээ харуулж гисэн тэгээд царил л та гэхгүй. Надад яг ийм энгийн царилсан зураг олох гэж айгүй хэцээсэн. Яг камер харуул ингээд айгүй сонин царай гаргадаг хөгтөөс. Яг жоохны зургуудыг хараад ирвэл бүр ойлгондөө гэдэг шиг. Надаас амар сонирхолтой санагдчихсэн Пинкогийн хосын ярилцаа. Яг одоо илэрхийлэх зураг нь бас ингээд найз залуу нөхөр Сүйт залуу. Сүйт залуу. Бид өөрөө гэрлэг өгөө. За тэгвэл одоо энэ хайрын түүх 10 жилээс эхэлсэн хайрын түүх. Би 12 дугаар ангитай өөр ангид шилжиж орсон юм. Тэгсэн чинь тэнд нэг юм хөрхөн том чихтэй шар хөхөд байна бондгор. Миний энүүгээр татдаг. Ер нь бол ап гэд хөхөлтэй байдэн штэ. За. Тэрний нэг жоохондоо танилцчихсан хоёр үе байдаг штэ. Тийм. Яг тэрнтэй бид хоёр амир төстөөс. Би болохоор ийм томоо нүдний шилтэй. Манай найзанд болохоор ингээд амир хөрхөн надаас намхан тэгэл бид хоёр яг тэрэн шиг байсан байхгүй. Тэгэж танилцаад явж байгаа 9-р ингээд 14 настай хахад бид хоёрыг багш хамт суулгасан юм. Сууснасаа хойш ер нь бол жоохон ширээ мэрээгээ ингээд нөгөө хил хязгаар тогтоодог, шугамдж байгаа цаашаа суу наашаа суу өдр гэдэг. Эхэндээ ингээд гортгоор бибинээ жоохон ингээд хатгаж матгадаг. Нилээл тийм ноцолтонтой л байсан юм л та. Тэгээд байжсэн чинь би физик хийж чаддаггүй. Физик дээрээ сий гараа болдгоо ягаад ч юм. Тэгсэн чинь манай хүн болохоор айгу зохиож бичих тал дээр бас нэг тусалцаа хэрэг болоод байдаг. Бид хоёр айгу гоё дийл хийгээд хоёулаа хичээл дээр гараад айгу аз жаргалтай. Нэг нэгэндээ туслаа. Тустай болсон байхгүй. Тэг бидсэн чинь нэг өдөр бид хоёр түүхийн хичээл дээр хичээл уншихгүй ирээд хамт номноос харж байгаад ангиас хөөгдөж. Тэгээд гараад бидсэн чинь ингээл нарны гэрэл цонхоор тусцсан. Бид хоёр хоёулаа ингээл ангиасаа хөөгдсөн. Ингээл бидсэн чинь харсан чинь нэг юм би ирж ирс гэж явчихгүй. Тэгээд энэ юу болж байна вэ? Бид хоёр ч яг найзууд шүү дээ. Тэгэж бодсон. Анхны яг тийм сэтгэл гэвэл яг тэр түүхийн хичээл дээр хөөгдснөөс ихээс. Надад миний хувьд болохоор нөгөө хүний хувьд хизээ гэдгийг нь мэдэхгүй л дээ. Яг нөгөө мэдрэмж ихэлсэн юу болоод байна гэд төрүүлчихсэн. Би гарнаас натгах юм болов гэж бодлоо. Үгүй зүгээр л ингээ харсан чинь нарны гэрэл тусцсан байсан. Яг ингээ тохойд хараал те. Яг сарын дараа ч үлүүдээ нөгөө 10 жилийн хүүхдүүд бөөндөө ингээл суглараал нэг сандал дээр ингээл овооролддог штеп. Тэгээд бид хэд суугаад байдсан чинь манай найзууд энэ хажуудлын сандал руу бөөнөрөө намайг ганцаараа нөрхөд яваад өгөхгүй юу? Тэгсэн чинь манай хүн хажуу дээр л сууж тэгснээ өрхүүл гэж хэлэх гээд байгаа юм. Гэтэ хэлж чаддгүй. Тэгээд хамгийн анх өрхөө гэдэг. Би айгүй бантаад нэг анх удаа өрхөө гэдэг санал сонсч ирсэн болохоор хоёулаа өрхөд байгаа юм шүү. Тэгээд хариулаад. Тэгэл анх үерхэж эхэлчихсэн. Тэгэл бид хоёр хамт сусаар л байсан. Одоо хүртэл хамт суудаг. Нөгөө ажил дээр. Тэг миний захирал болсон гэхгүй. Тийм үү. Тэгээд яг бас хажууд суудлаадаг. Тэгээд бид хоёр яг бас харилцсан. Яг л 10 жилдээ байсан шигээ би нөгөө контентынхаа санааг гаргах бичих юун дээрээ нөгөө хүмүүс илүү майнд мап тал руу системчлэх төлөвлөх гээд яг тийм зарчмаар ингэж дандаа хамт ажилладаг. Тэр нь дэжгүй. Одоо үерхэд хэлэх үү? Үерхэд тэр хэдэн жил болж байгаа вэ? Яг тэр анх гуйснаас хойш гэхэр чинь 13 жил. 13 жилд уналт босолт. За тэгэл одоо ойлголцохгүй ингээл асуудын дунд чинь маш олон зүйлсүүд идэг шүү дээ. Манай хоёрын хувьд юу нь ямар исэн? Гайгүй байсан дөө нөгөө нэг суурин найз гэдэг хундаамтай болохоор баргийн зүйл цохиж орж ирдггүй юм шиг санагдсан шүү дээ. Миний хувьд болохоор зөндөө олон юм сонсч байсан. Анхны хайр бүтэдгүү гэсэн, оюутан болоод салцдаг гэсэндээ ч үлээ хүн тусдаа гарахаасаа өмнө танигддаггүй юм байлээ дээ ч юм уу. Эсвэл хоёр адилхан жилтэй хүн биений барьж иддэг ч үлээ ингээл энэ тэндээс бүр айгүй олон юмнууд сонсогддог шүү дээ. Тэгээд тэр болгон л хүн болгоноос шалтгаалаад хайр гэдэг чи өөр болохоор хүн болгон хувь хувьдаа өөр байдаг шиг хайр ч гэсэн хувь хувьдаа өөр болохоор тийм юм ер нь сонсоход ер нь хэрэггүй юм байдаг ч гэсэн. Эхэндээ ер нь сонсдог байсан юм байна те. Инх болоо тийх болоо. Нэр итгэж юм болоо да гэж бодоол. Тийм бэ те. Тэр айц ер нь хизэнс байхгүй болов. Ер нь инх хэсгүүл юм байна штэ гэл. Итгэл төрж эхэлсэн байна те. Яг нөгөө нэг гэрлэж гэж гой хоёр юм байна. Тэгэхээр чин маш урт удаан 10 гаруй жилийн хугацаанд бий болгосоор байсан тэр итгэл байсан биз дээ. Тэрнээс өмнө ингээд нэг нэгэндээ жоохон нөгөө олон хүмүүсээс ирдэг тийм үзэл бодлуудын нөлөөлөл бас байна те. Тийм. Нэрээ тэгчдэн болов гэсэн нэг тийм сониучсан байсаар л байсан.
Гэтэ тэр хоёрын харилцаанд ер нь одоо ингээ харахаар сайн ингээсэн шүү дээ. Хүн болгоны ингээ нэгэндээ ингээ илэрхийлдэг тэр зүйлсүүд чинь ингээ хоорондоо өөр юм байна гэж шүү дээ. Тэгвэл яалч аргагүй туулж байгаа түүхээс хамаарат хайрын хил болон хоорондоо өөр байгаа дээ. Аха. Зарим хүмүүс чинь ингээл айгүй ялуун ингээл хайраа унана гэл тэгэх дуртай байдаг шүү дээ. Зарим хүн мэдгүй л дээ. Бид хоёул нөгөө өвөө эмээ дээр өссөн хүүхдүүд байхгүй юу? Тэгээд тийм болохоор хайрын хил нь бас жоохон өөр үеж магадгүй л гэж бодсон. Бид хоёр өстө тэгэж чаддаг шүү дээ. Тэгснээс бараг шууд ноцолтцсон дээр ч юм шиг. Тэг санагд. За гэхгүй. Юу ч ирээд энэ би ингээд жоохон халахаар бол юм ирчтэй. Зүгээрээ хосын харилцаанаас хамгийн их ойлгодог зүйл чинь Пинкогийн хувьд яг юу вэ? Хайр гэдэг нь өнөөдрийн ингээд хоёр хүн байлаа шүү дээ. Тэр хоёр хүнийг маргааш нь илүү дээр хүн болгоход сэтгэл гаргах тэр үйл процесс юм болов уу гэж боддог. Хоёр хүн хамтдаа суралцаад хамтдаа тэр зүйлийг давж туулах тэр процесс ер нь суралцах гэдэг зүйлтэй маш холбоотой юм шиг надад санагдсан. Хоёр хүн хамтын зорилготой байлаа шүү дээ. Тэр зорилготой хүрэхин тулд хамт тэр одоо мэдрэмжийг мэдрээд хамт зорилготой хүрэхин тулд тэр замд нөгөө юмнууд сурж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг нь болохоор тэрэндээ ингээд баг сэтгэл гаргаад суралцахгүй наа чинь ингээд тийм чухал биш штэ гэд орхих ч юм уу. Нэг нь тэгсэн чинь илүү ингээд сэтгэл гаргаад ах ч юм уу. Тэр үеэс нөгөө үйл ойлголцол гарч эхэлдэг юм шиг санагддаг байхгүй юу? Хоёулаа л яг зэрэг нөгөө инь ян гэдэг шиг хоёр хүчээ өгөөл зориг руугаа суралцаар байх хамтдаа зүтгэл хүчтэй юу ч яана тийм биш үү. Гэтэ тийм байна ойлгож байна. Нөгөө манай хоёрын хувьд ингэ сонирхолтой байсан. Яалч аргагүй нөгөө хамтдаа сууж ийсэн тэгээ одоо хүртэл хамтдаа суусаар байгаа. Гэл тий ажил дээр хүртэл ингээл хамт гэл тэгэнгүүт чинь одоо ингээл бүхий л явцад ингээ харилцаа маш олон ингээ зүйлсүүд ингээ тулгарна. Тэр дунд маш олон саад бэрхшээл тулгарна. Нэгнээ ингээл таньна те өөртөө таньж ижил дараа нь ингээ хосоод таних шаардлагатай болно гэл тэгдэг шиг. Тэгэл тэгэнгүүт нь тэр нь надад сонирхолтой санагдсан байхгүй. Манай хоёрын хувьд бас тэр яг хайрын хилэн нэгнээ ойлголцох нь яг ямар байдгийг бол гэл. Тэгэхээр яалч аргагүй нөгөө зорилго нь хамтдаа ингээ зүтгэсний улмаас зүтгэх юм бол тэр харилцаас айгүй гоё өсөн дэвчин зүг. Хайрын хил нь яг юу вэ гэдэг асуулт айгүй ийм сонирхолтой сая орж ирлээ л дээ. Бид хоёр ч нэг байнгын хамт байгаад байгаа болохоор одоо баг ингээд харцаараа яг юу хэлээд байгаагаа ойлголцдог болцсон төрлийн одоо баг бодлыг нь унших нь дараагийн левел болох гэдэг шиг. Одоо угаасаа ялч аргагүй маш олон хосууд зөндөө вэ. Шинэ хосууд одоо зөндөө бий болж байна. Би ч их өөрчлөлтөө ингээд найзлуудтайгаа байхад чинь олон жил ингээд ийм удаан надад л тэр нь сонирхолтой санагдсан. Ийм олон жилийн хугацаанд тэ яаж ийм гоё харилцаа 10 жилийн үерхэл яг одоо яг тэрүүгээрээ байгаа гэсэн чинь надад айгүй гоё санагдсан байхгүй. Вау ямар гоё юм тэгвэл хоорондын тэр одоо хайраа илэрхийлэх тэр илэрхийл одоо нэгний ойлголт нэг юу гэдгийг бол гэж би их сонирхож байсан. Тэгэнгүүт яалч аргагүй ингээд багаасаа хамт явцсан нэгнийхээ ингээд мэдсээр байгаад одоо нэгнийхээ ямар үйл гаргаж байгааг уншдаг болж байгаа юм байна л та тийм ээ. Ер нь айгүй төстэй дөө бид хоёр нэг тийм хүнд жанрын төрлийн хүмүүс биш ээ. Ингээл тоглоол харин тийм ээ. Хөөхөн Хоёулынхаа харцсан энэ дээр айгүй төстэй бай тээ. Тэгээ нөгөө зовлон тохиолдсон ч гэсэн хүнд ямар ч үед нөгөө зовлон тохиолддог штеп. Баян байсан ч ядуу байсан ч амжилтанд хүрсэн ч амжилтанд хүрээгүй байсан ч нөгөө тархин дандаа зовлон хайж л байдаг. Нөгөө тархи гэдэг эрхтэн чи ямар нэгэн асуудал хайж л байдаг. Тийм болохоор өөрийгөө яаж аз жаргалтай зовхыг тархиндаа кодлоод өгчвөл нөх амар зовлонтой зовхоо болчдөг юм шиг санагдсан. Ямар гоё ойлголт вэ? Энийг ер нь хизээ ойлгож эхэлвэ. Айгуу гоё юу байна. Нэрнгээсээ альва нэг зүйл тохиолдоход тэгэл асуудал бэрхшээлийн хамгийн түрүүнд харж эхэлдгээс ихсүүлээл тээ. Нэрээ тийм л юм байна. За энэ ойлголтыг ер нь ямар нэг үйл явдлаас ойлгов. Энийг болохоор би багтаа айгу бүр багийнхаа үйл процессээс эхлээд ирчихв. Тэг яг тийш орж ин тэ. Яалч аргагүй нөх хүний яг одоо яг ямар үзэл бодолтой яг юу болж байгаа хэсэг нь бүгдээрээ нэг юм одоо яг хоёулангийн ингээд цаашаага ярих чагаа бүх нөхцөл байдал одоо энэ түүхүүдэд хамааралтай болчихж байгаа байхгүй тий. За тэгвэл энэ зурган дээр байж байгаа үе дээр одоо Пинкогийн хийдэг хобби сонирхдаг зүйлсүүд надад айгүй сонирхолтой санагдсан. Айгүй бүтээлч сонирхол хоббинуудтай гэдэг жисэн тий. За тэднээс нэг сайхан сонирхолооч. Хобби гэхлээр надад
Өмнө нь үр ургуулад орхисон зөндөө олон хоббинууд байгаа байхгүй юу? Зураг зурах, шүлэг бичих, янз бүрийн зураг авах, хувцас хийх. Нөгөө онлайн шоп дээр хийх гээд тэр болгоноос ажилд орсон чинь айгүй цаг багтай болцсон. Тэрийг бүгдээрингийн амжуулж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд одоо миний тэр бүх зүйлээ багцалж хийж чаддаг ганц хобби маань яг AI судлах. Өөрөө цаг хугацаагүй болсон болохоор цаг хугацааг илүү гаргаж өгж байгаа зүйлийг хийх нь миний хобби болсон гэх юм уу. Тэгээд жишээлбэл дууны талаар сонирхолтой AI олвол нөгөө дуу бичдэг байсан үеийнхаа өнгөрсөн үеийг ингээд хооллоод хийжээгээд байгаа юм шиг санагддаг. Хувцас хийх ингээд эсгүүр гаргадаг гоё сайт болоод тэрэнд нэг хэсгийн хугацаа зарцуулчихад яг хувцас хийдэг байсан өмнөх үеийнхаа хоббиг ингээд хооллож байгаа юм шиг санагддаг. Оо ямар гоё юм те. Маш олон сонирхлуудтай. Тэгээд тэр олон хоббинуудаа хийж амжихгүйс учраас тэднийг хөнгөвчилж байгаа нь бас AI судлах дунд нь яг тэр сонирхлууд нь орж иж байгаа юм байна шүү дээ. Өдөр тутамдаа хийдэг зуршил гэж байгаа юу? Өмнө нь болохоор нөгөө яг ингээд сайтууд судлах сонирхолтой байсан, тэг бичдэг байсан гэж хэлжсэн шүү дээ. Тэр нь бас ингээд нэг юм зуршил байж болох юм шиг. Одоо болохоор ингээд өдөр тутамдаа ер нь зуршил болгох сонирхолтой тийм зуршлууд өдөр тутамд хийдэг зуршлууч гэдэг юм уу? Би яг бүх юмнуудаа нарийн бүр жирээтлэн бүр кофе уухаа хүртэл тэгэж бичиж төлөвлөх жоохон тийм өвчтэй гэхэн цаашаа нэг тийм зантай. За. Тэгээд яг тогтмол давтагддаг зүйлс нь тэндээ бичээстэй байгаа л да. Гэтэ яг ингээ хуваалцах зуршил гэвэл тухайн өдрөөс шалтгаалаад заавал гарах зүйл нь бол тухайн өдөрт орох контент. Контентуудынхаа ер нь давтамж нь хэрэг ойрхон байдаг вэ? 7 хоногт 6 контент ордог. Хөө. Тэрийг тэгээ шахаж үчдэг гэсэн үү? Тийм. 3 cross-эл 3 reel ордог. Тэгээ тэрийг дандаа ганцаар хийдэг. Тийм. Гэрэл тавихад бол Жорж засалдаг. Тэгээ эдитээс эхлүүлээ санаа гаргах бүх юм дээр өөрөө ажиллаад хийдэг. Тэгээд үндсэн ажлынхаа хажуугаар юу нь яг яаж амжуулж байна? Санаануудаа нэг доор бүтэн өдөр нэлээд суугаад нэг 60-аас 70 санаа гаргацсан ч юм уу байхад тэгээд тухайн 2-3 сараа даачдаг. Улиралдаа ер нь нэг санаануудаа гаргачвал илүү амар ч юм шиг, смарт ч юм шиг санагдаад байдаг. Нөгөө нэг ямар нэгэн санаагүй болчоор юу хийх үү гэдээ аюу их цаг алдаад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр Пинкогийн хувьд ер нь санаагаа хамгийн түрүүнд маш олноор цуглуулж биччихээд тэгээд тэр 70 санаанаасаа сардаа орох контентуудаа гаргачаад тэгээд тэр сараа ингээ хуваагаад ингээ болчт юм байна тий. Оо ямар сонирхолтой. Яаж амжуулах вэ ер нь? Тэр нь аль айгүй сонирхолтой. Одоо ер нь ингээд үндсэн ажлын хажуугаар өөрийн одоо сонирхож байгаа тий хөгжүүлэх гэж бодож байгаа ингээд зүйлсүүдээ хийгээд одоо надад бол айгүй би одоо хизэн намжуулах гэж бодоод байгаа байхгүй. Тэгэнгүүт Пинкогийн хувьд ажил нь ер нь үндсэн ажил нь өглөөнөөс орой хүртэл байдаг уу? Тийм 9-6 хүртэл. 9-6 хүртэл за. Тэгээд хараад тэр цагтаа хийлгүү. Нөгөө зураг авалтуудаа бас нэг удаа бөөндөө хийсэн байгаа шүү дээ. Санаанууд нэг дор гарчин зураг авалт бөөндөө тэгдэж чинь. Тэгээд одоо эдитний л асуудал гарч ирнэ гэсэн үг. Тийм бэ. Эдитийг бол яг өдөртөө нэг ч юм уу эсвэл 2 ч юм уу дуртай үедээ. Гэтэ би бүр энийг яриул гэхдээ жоохон юугаас нэг жоохон. Би зүгээр ингээд 0-д байж захта одоо шууд ингээд ката эгээл тэгэл бүр тийм мэт болсон. Зүг. Ямар нэг юм хүлээж явахдаа ч юм уу тийм юмнуудаа хийжвэл яг ингээд гэд нэг тийм мэдрэмж төрөөд. Одоо хийж байгаа контент бүтээхийг ер нь яг ажил гэж харж гинөө сонирхол дуртай зүйл гэж харж гинөө. Яг нөгөө өмнө нь хийсэн шиг икигай гэж үздэг. Яг тэрийг өдөр болгон ингээд сэрэл өнөөдөр тэрийг хийжтэй гэж бодохоор гоё идэг. Ямар гоё юм тий. За тэр 70 санааг ер нь яаж болж гин? 70 санааг өмнө нь болохоор пост хийдэг байхад хүмүүсийн дуртай зүйлийг ер нь мэдээд байдаг гэх юм уу. Ийм төрлийн зүйл хийвэл илүү шеэр авдаг да. Ийм төрлийн зүйл хийвэл хүмүүс илүү engagement хийдэг гэдгийг. Тэгээд яг тэр хүүк дээр нь тулгуурлаад сайтуудаа хайдаг. Эхлээд нөгөө хүмүүсийн хэрэгцээг тодорхойлж байгаа л тэгээ санаануудаа багцлах юм байна л та тий. Сонирхолтой юм биш үү? Үгүй саяны юу чинь гэхдээ бас зуршил байна шүү те. Яг нөгөө ажлаа таарсныхаа араас ингээд контентоо бичнэ. Тэгээ контентоо ингээд бичихтэй юм. Гэхдээ энийг яг ер нь бас түрүү нөгөө кофе уухад төлөвлөдөг гэдэг шиг ер нь бас амар төлөвлөх үү ер нь за яг ингээд 70 санаагаа би эхлээд гаргах хэвээр тэгээд ингэх хэвээр гэдэг шиг юм нарийн төлөвлөгөө гаргацсан байдаг. Тийм гэхдээ би зүгээр нөөц дээр зүгээр тэгэн гэж бичсэн. Зүг. Бас их сонирхолтой сурмаар л юм байна яг нөгөө өдөр тутамдаа хийх чивэл те. Би айгүй сурмаар санагдлаа.
За, Пинкогийн бас нөгөө сторийн дээр нэг юм бисэн. Тэр надад их сонирхолтой санагдчихсэн нь миний нэг айдас байдаг. Тэр айдас нь өнгөрсөн болоод ирээдүй гэж байсан. Энэ нь ямар утга учиртай вэ? Тэр нь саяны яг нөгөө нэг төлөвлөлтөйтэй холбоотой байж магадгүй. Би хаяада нөгөө жоохносоо айгүй юм төсөөлж ганцаараа ярьдаг хүүхэд байсан байхгүй юу? Тэгээд одоо тэмдэглэл дээр бичихтэй энэ талдаа яг өнгөрсөн өөрийгөө суулгаад энэ талдаа яг ирээдүйнхаа өөрийг суулгаад тэгээд хоёр үеийн өөртөө ярьж байгаа юм шиг тэгж тэмдэглэл бичдэг гэсэн. Тэгэхэд энд 14 настай байгаа би надаас ингээд айгүй их хүсэж байгаа байхгүй юу? Энд одоо 30 40 40-д би чи тэгчүүл яана цаг хугацаагаа тэгээд дэмий өрчүүл битээ тэгээрээ эдэргээл жоохон загнах тайп юм. Тэгээ зүгээр тэрийг би дотроо төсөөлөд байгаа байхгүй юу? Тэгээ тэр хоёр хүний итгэлийг алдахгүй энэ охины мөрөөдлийг энэ хүний одоо ер нь энэ өнгөрсөн болон ирээдүйнхаа яг мөрөөдөл дотор би одоо амьдраад байгаа байхгүй юу? Миний залуунаас одоо цаг гэдэг нь болохоор тинейжер үеийн маань мөрөөдөл яг 60 эдтэй болцсон үеийн маань ч гэсэн мөрөөдөл байгаа. Тэгэхээр яг өөрийнхөө мөрөөдөл дотор амьдарч байгаа болохоор цагийг ямар ч тач дэмий өрж болохгүй гэсэн тийм айдастай. Тэгэхээр яг тийм байна те. Цагийг дэмий өрж болохгүй. Зөв. Тэгээд өнөөдөр би хийх зүйлээ яг тултлаа хийж чадвал яг мөрөөдлөө тултал нь биелүүллээ л гэсэн. Тийм ч учраас 0-д байсан ч юм уу. Ингээл эдэнтэй гэлөө хөөх хэвээр сонирхолтой юм биш үү? 14 настай охины мөрөөдөл гэхээр яг тухайн үеэс мөрөөдж исэн мөрөөдлөөрөө би яг миний дараагийн асуултыг тэрлээсэн л да. Пинкогийн мөрөөдөл нь юу вэ гэж. Яг одоо байгаа амьдрал нь мөрөөдөл нь. Тийм. Өнгөрсөн болон ирээдүйн хоёр миний мөрөөдөл одоо цаг болохоор. Гэтэ хүн болгоны хувьд л тийм баг. Бас янз бүр л байх л та тий. Зарим хүмүүс ч яг одоо сэтгэл ханамжгүй хүмүүс ингээл зөндөө байна гингүүд надад бол амар гой санагдлаа. Яг одоо амар нөгөө хүмүүс ч одоо нөгөөсгөл тийм болчиход байна шүү дээ. Яг одоо байж сурах хэрэгтэй гэд. Ягаад тэгэхээр гинт ирээдүйд тэгч болов гэдэг нэг юм өөртөө ч анзаарахгүй юм шиг тийм зүйлтэй нэг тийм болчиход идэг. Тэгээ тэгэнгүүт нь яг нөгөө одоо амьдрах шалтгаанаа өөр амар гой олоод харсан юм шиг. Тэр шалтгаан айдсан гэсэн чинь цагаад ивэж болохгүй шүү гэсэн чинь надад айгүй гой санагдлаа шүү. За энэ дээр бол хоёулаа одоо маш олон жил 10 гаруй жилийн хосын харилцаа. За тэгээд одоо хосын харилцаа дээр уусаа ярих юм бол маш олон ингэ сэдвүүд ингэ суралцах зүйлсүүд ингэ байсан ч гэсэндээ өнөөдөр хоёлаа Пинкогийн илүү нөгөө үзэл бодол хэрхэн бүрэлдэн бий болсноос эхсүүлээд ингэ түүх рүү ороход цаг маань бол хүрэхгүй байх. Тэгэхээр айгүй гоё сонирхолтой эндээс бол ойлголтыг авсан байх энэ хосын түүхээс. За мөн бас энэ Пинко яг одоогоороо одоо энэ мөрөөдөлтэй амьдарч байгаа Пинко яг одоо ойлгосон болвол хоёлаа одоо дараагийн үе рүү оръё. Одоо энэ нөгөө мөрөөдөл ихэлсэн одоо үе гэх юм уу тийм ээ. За одоо энэ өсвөр насны хоёлын обруштай зураг руу оръё. За өсвөр нас дээр бол нөгөө би яг энэ үеийг бол нөгөө хоёлаа түрүү хэлж яхад хэлжсэн. Яг энэ үед нь бол би энэ обрушгийг би Пинкогоос авсан байж идэгий. Нөгөө тухайн үед яг ийм обрушиг интергээл нөгөө чокер айгу модонд ороод тэр модыг бараг Пинкож авчихсан юм шиг те. Айгу гоё нөгөө одоо нөгөө дижитал маркетингээр хийжсэн гэдэг шиг тэр дижитал маркетинг нь одоо л амар хөрцөн. Тэгээд би бол Пинкогоос яг ийм юмнууд бол авч ийсэн. Тэгээд тухайн үедээ ийм хүн байна гэд харсан чи сүултээ ингээ контент бүтээдэг хүн болоод гэд би бараг замналын тухайн үеэс эхэлж ингээд зүгээр амар юм мэддэг байсан хүн шиг юм шиг надад санагдчихсэн байхгүй юу. За тэгэхээр энэ одоо энэ үеийн Пинко өөрийгөө ер нь хэрхэн хардаг байсан талаар энэ өсвөр нас нь 20 настай. 20 настай. За 20 нас ч гэсэндээ одоо ер нь өсвөр нас чинь баг нэг юм хүний сэтгэлгээндээ бас зарим талаараа байж болох юм шиг те. За тэгвэл хоёулаа ингээ яг өсвөр насныхан сэтгэл зүй, өсвөр насны үеийн амьдрал тэр зүйлүүн илүү гоё хоёлаа гүнзгий орё гэж бодож байна. За тэгээд өсвөр нас өөрөө нөгөө амар юм савлгаатай сэтгэл зүйн савлгаатай ч гэдэг юм уу, эргэн тойрны найз нөхөд 10 жилийн ангийн хүүхдүүд нэмэх нөлөөлдөг ч гэдэг юм а те. Тэгэхээр яг тухайн үеийн Пинко өөрийгөө одоо энэ чинь нөгөө Пинко болцсон байгаа юу? Тий, өөрийгөө Пинко болцсон байгаа. Ингэж боддог юм а. 12-оос 18 нас хүртэл би яг өөрөөрөө байж чадаагүй юм шиг санагддаг.
18-аас хойшоо одооны би болохоор багын яг нэг тийм одоо энэ нөгөө өмнөх энэ зураг биш үү? Энтэй арай төстэй тийм унган зангаараа байгаад байгаа байхгүй юу? Өөрийнхөө. Тийм яг тийм тийнейж байх үед болохоор би яг өөрийнхөө байх нэг л ингээ өөрийгөө барьцдаг гэсэн. 12-оос 18 гэсэн үү? Тийм. Гэтэ 12-оос 14 хүртэл бүр хүчтэй байсан. Өөрийнхөө биш байсан гэсэн үг үү? Тийм. За. Нэг л тийм мэдрэмж байсан. Тэр гэхдээ наснаас болоод хүн болгонд л байдаг байх гэж бодчих. Тийм болов эсвэл үгүй болов бас сайн мэдгүй л. За хоёул энийг жоохон дэлгэрүүлж яриад болохоо одоо өөрийнхоороо биш байх гэдэг нь өөрөө өөртөө тавьдаг байсан шалгуур юм уу эсвэл хин нэгнээс бусад хүмүүсээс ингээ хамааралтай байдаг байсан мэдрэмж үү? Хүмүүсээс бас хамааралтай байсан байж магадгүй юм. Би гэхдээ нэг анх удаа л бодож үзэж байна л да. Би 12 настайдаа нөгөө өөр ангид шилжиж орсон гэдгсэн ч түрүүн. Тэгээд өмнө нь болохоор мэдэрч байгаагүй тийм мэдрэмжийг л яг өсвөр насндаа авсан юм шиг санагдаж байгаа. За. Цаашин анги тэгэл цаашин хүмүүс. За би ингэхгүйгээр шууд дэлгэрэнгүй ярьтээ дөө. Би багтаа болохоор айгүй олон уралдаан тэмцээнд ордог. Юу урлагийн нэлийн авьяастай тэгээд зөндөө олон тэмцээн уралдаан хийдэг хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд багтаа ч гэсэн ангийн дарга байсан. Тэгээд тэр үед болохоор хүүхдүүдийг нөгөө айгүй ялгаж 1-р байр 2-р байр гэл медаль өгдөг байсан шүү дээ. Тэгээд манай гэрээр дүүрэн алтан медаль. Тэгээд би ерөөсө тэр үед ялагдах мэдрэмжийг авч үзээгүй байсан байхгүй юу. Тэгээд 12 настайдаа өөр ангид шилжээд ороод ирсэн чинь тэр нөгөө математикийн гүнзгий анги болохоор бүр айгүй мундаг хүүхдүүдтэй. Тэгээд өрсөлдөх тайп нь болохоор илүү спорт математикийн тал руугаа өрсөлдөнө. Тэгээд тэр үед анх удаа нөгөө нэг би чинь гэд яг нөгөө бодит хөрсөн дээрээ бууж өөрийгөө харж байгаа байхгүй юу. Тэр үеийн одоо сэтгэл зүгээс болоод ч юм уу яг юм өөр нээлттэй байж чадахгүй байгаадсэн тийм үү. Тэгээд би уг нь хотын математикийн хүрэл медаль дээр авч ирсэн. Гэтэ тэр нь хүртэл надад ингээд сэтгэлд хүрээгүй. Дээр байгаа хоёр хүүхдэд л анхаарлаа хандуулад ингээд хичнээн хүч хөдөлмөр гаргаснаа би өөртөө үнэлж чадахгүй, өөртөө сэтгэл хандж чадахгүйсэн байхгүй юу. Тэгээд би эргээд нөгөө нэг тэмдэглэл хөтлөөд 16 мургаатай болсон үедээ бодож байхдаа нөгөө алдааны минь дархлааг унгасан алтан медалууд гэд нэг юм тэмдэглэл бичижсэн. Тэгэхээр бүр жоохон багт нь хүүхдийг ер нь тэгэж хит их медалаар ч юм уу янз бүрийн тийм уралдаанаар ингэж ирэмблэх айгүй хортой юм байна да сэтгэл зүйд ингэж тэгэж бодож ирсэн. Тэгээд би яг дунд ангид орчоод ямар ч тийм амжилт гаргасан тэрэндээ сэтгэл хандгүйсэн. Ямар сонио. Тэгээд яг тэр үед бас ингээл найзууд төвтэй үе шүү дээ. Яг тинейжер үе чинь. Найзууд ер нь ягаад тэгээд хэлчих болов ингээд хэлчих болов ч юм уу те. Яг юм чөлөөтэй өөрийнхөө илэрхийлж чадахгүй байсан өөрийгөө тийм үү байсан. Сонио. Тэгээд тэр үед яг давуу тал нь болохоор өөртөө айгүй сайн ярьж тэмдэглэл бичиж илүү ном уншсан. Сул тал нь болохоор яг одоо байгаа шиг өөрийнхөө байж чадаагүй. Тийм цаг хугацаа гэх юм. Сайн байх ёстой. Энэ оргилт нь байх ёстой гэдэг бодол ихтэй байсан. Гэсэн үг. Оргилт нь байх ёстой гэсэн ч бодол биш л дээ. Зүгээр өмнө нь нөгөө нэг ямар ч тийм мэдрэмж авч үзээгүй дандаа л нэг тийм энэ зүгээр л байдаг л үйл явц шиг бодсон байсан байхгүй. Зүгээр л ингээл алтан медаль авах чинь зүгээр л ингээд байдаг л юм байна шүү дээ. Ингээл амьдралд угаасаа л тийм юм болдгийм байна гэд тэгсэн чинь ялагдал гэдэг зүйлийг ерөөсөө багасаа мэдэрч үзээгүй хүн байсан байхгүй. Тэгээд тэр үед надад айгүй сонирн байсан. Тэгэхээр жоохон байхдаа ингээл унаж үзээл, босож үзээл тиймэрхүү мэдрэмжүүдийг авах нь илүү гоё. Чүм шиг. Эсвэл тийм одоо жоох хүүхдүүдэд янз бүрийн тийм медаль өдөр өгөх нь хортой юм шиг надад эргээд тэгэж санагдсан. Тийм байна тий. Гэрийнх нь ер нь ингээд тэмцээн уралдаанд илүү их ингээд явуулах дэмжлэгч гэдэг юм уу нөлөө их байсан уу эсвэл өөрөө ингээд сонирхолтой байгаа учраас их тэнцэнэ ингээд амтшаад тэмцээнүүдэд илүү их ордог гэсэн үү? Аль л байсан дөө. Цэцэрлэг дээр бүр хонж бэлтгэл хийдэг гэсэн. Хөөх зүг. 10 жилийн хүүхдүүдийн ангийн хүүхдүүдийн ингээ нөлөөлөл бас ингээ зөндөө идэх те.
Яг тэрэн дээр мэдэрчээсэн тэр мэдрэмжээс нэг жоохон задлаад ярил. Ингээд дотор нэлээд олон юм ингээд богширчаад тэрийг ингээд гаргаж чадахгүй байдаг байсан. Тэрийг одоо шүлэг бичих одоо зургийн үзэсгэлэн гаргадаг янз бүрийн тийм шүлгийн тэмцээнд ордог тийм хөвгтэйсэн байхгүй юу? Арай тэрүүгээр ингээд чөлөөлж чадаад байгаа юм шиг. Ийм богширцсан баахан мэдрэмж байгаад байдаг. Тэрийг ингээд өөр хэл яриагаар ингээд тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тийм амар сонирн мэдрэмжтэй байдаг бас тэнэжэр байхад. Богширдаг байсан тэр зүйлсүүдний яг юу байсан бол тухайн үедээ ингээд эмзэгэлдэг байсан зүйлч гэдэг юм уу? Хинэгнээс ирдэг байсан тэр харилцаа нөлөөлөл эсвэл яг өөртөө тэр бодож исэн тэр бодлууд ч гэдэг юм. Би айгүй хишкавн дотор суудаг гэсэхгүй юу? Тэнэжэр байхдаа. За. Тэр болохоор бүр багаас холбоотой юм. Нөгөө надад 3-4 настай байхад ийм тоглоомны хайрцаг картонын цаас дотор ингээд байсан. Тэрэн дотор бүх тоглоомыг хийгээд суулгачдаг. Тэгээ би тэр дотор ингээд тоглохдоо багасаа бүр жоохон байхасаа тэгээд нөгөө нэг өөрөө өөртөө яриад тоглоо сурцсан гэх юм уу. Тэгээд дараа нь арай том болоод 9-9 настайгаас эхлээд шкаф дотор орж сууж яг нөгөө тэр жоохон бахта тоглодог байсан шиг юм аа. Хайрцаг дотор багтахгүй болсон болохоор. Тэгж тоглодог болоод тэгээд ажилд оюутан болох хүртлээр би шкаф дотор орж сууж тэгж нэг өөртөө ярих хэрэгтэй байгаад байдаг гэсэн. Өөртөөгөө ер нь ярилцахтаа яг яаж ярилцах уу? Яг тэр нөгөө богширдаг гэсэн гэдэг байгаа шүү дээ. Тэр зүйлээ ингээд өөрөөсөө тайлах ямар нэгэн асуудал гарвал чи энийг яг өөрчилж чадах юм уу гэд өөрөөсөө асууна. Өөрчилж чадах юм бол наадхандаа санаа зовох хэрэг яг юу байгаа юм бэ гэд өөртөө ингээд сайн хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэж нэг өөрийгөө хэрвээ та өөрчилж чадахгүй бол наадхандаа бас санаа зовоод яах гээд байгаа юм бэ гэдэг яг тийм хоёр өнцгийг нь сайн ойлгуулад чиний сэтгэл зүйн одоо мэдрэмж чинь чиний хувьд үр дүнтэй юугүй юу гэдгийг ингэж ойлгуулахгүй бол зүгээр айгүй хэцүү юм мэдрэмжтэй яваад байдаг гэх юм. Тэгээд ажилд орсноос хойш бас хаяада тийм хэрэгцээ гараад тэгээд надад бас одоо ямар нэгэн тийм газар байхгүй болохоор хаяада бас ингээд нойлд жоохон суугаад ингээд гэтээ хүн надад өөртөө ярьж байгааг сонсвол жоохон эвгүй штэ. Тэгээд яг чиний бодол, чиний мэдрэмж чинь одоо ийм байх шүү, үр дүн юм уугүй юу гэдгийг яг ингээд салгаад гаргаад ирчүүл надад ингээд гоё болдог. Манай ажлынхан бүр намайг мэддэг. Өө зөө 0 орсон юм. Оо окей. Нөгөө тэгж байгаа. Тэр чинь бас нөгөө өөрийгөө сэтгэлээр ингээд эвгүй байсан зүйлсүүдээ өөрөөрөө нэг юм зарим нэг талаараа ингээд илааршуулах ч гэх юм уу те нэг тийм бас байж болох юм байна л да те. Зүг. За өөр энэ охины талаар. За энэ бол ингээд 20 настай юм байна. Санхүүгээр сурч байхад нөгөө нэг бүтээх гэдэг тэр үйл явц маань байхгүй байсан. За. Нөгөө яг ямар нэг юм бүтээж ижил аз жаргал авах гээд байдаг. Тэгсэн чинь санхүү болохоор дандаа дүгнэх шидэлтэй зүйлс хийдэг. Тэгэхээр нөгөө амьдралтай амар гоё аз жаргалтай мэдрэмж авч чадахгүйсэн байхгүй. Тэгээд нэг өдөр өөртөө гоё юм хийж ингээ бүтээж тэгэж аз жаргал авъя да гэ handmade дэлгүүр ороод нөгөө дурж байгаас найз залуугаас 10,000 төгрөг зээлээд бөмбөр ороод тэгээд энэ бизнесийг эхлүүлжсэн. Зүгээр л зургийг аваад зарна гэж тавьсан. Тэгээд маш хурдан өссөн. За тэгвэл маш их бүтээл сэтгэлгээтэй бүтээдэг байсан хүн нь одоо ингээ ийшээ ингээ харьцуулаад харах юм бол бүтээдэг байсан энэ олон сонирхол нь энэ дээр болохоор илүү хөнгөвчлөөд тэр олон одоо сонирхлыг нь цаг гаргах боломжгүй байсан зүйлсийг нь бас ингээ гарах боломжтой болсон зүйлсээ судалдаг болсон. Тийшээ ингээ орсон. За одоо тэгвэл нөгөө сайн нөгөө хадгалаадсан ярианууд руу хоёлаа бас орж эхлэе гэж бодож байна. За ингээд нөгөө миний бага настай бүр ингээ хамааралтай болох гэдэг юм гэж хэлсэн. Тийм тэр нь саяны нөгөө нэг юун дотор орж суух байсан. Тэр юм байна тий. Зүг. Нөгөө тэрийг хаанаас олсон бэ? Тэр бодлуудаа хаанаас олсон бэ гэж сая орж ирсэн шүү дээ. За. Тэгээд тэрний хариулт нь болохоор зүгээр ингээд нөгөө жаргалтай зовхыг хаанаас олсон бэ ч юм уу? Тийм бодлуудыг зүгээр би ер нь тэгэл шкафнд байж явах үедээ л. Тийм байна. Тэр үед ч угаасаа зөндөө их юм бодно. За хоёлаа одоо дараагийнхаа зураг руугаа бас 2 зургийг би сонголоо. Маш олон зургууд ингээ явуулсан байсан. Ингээ пинког ингээ харахаар хүний ингээ харц бас тухайн юм илэрхийлдэг юм шиг ингээ харц ингээ байнга хүү ингээ чи нэг ингээ харьцуулаад да.
нүд харцууднаас энэ үедээ чи нөгөө хайж ин гэдэг жисэн те өөрөө яг юун сонирхолтой юм бол гэдэг хайж исэн. Одоо болохоор мөрөөдлөөр ингээм амьдарч байгаа. А багтаа болохоор чи яг багын өөрийнхөө байсан үе нь одоо бас ингээ өөрийнхөө болцсон байгаа нэг юм үе нэга гэдэг жисэн те. За тэгвэл хоёлаа энэ үе рүү ингээ орё. За ямар онцлогтой хүүхэд болгоныг ийм сонирхолтой онцлогтой юм шиг өөртөөхөөрөө айгу хөөрхөн байдаг штэ. За энэ үедээ хэдэн настай байсан бэ? Ямар онцлогтой тийм хүүхэд байсан бэ? 3 настай байсан юм болов уу? 3 4 настай байсан. Тэгээд ээж аа хоёр манай айгу залуухан байсан болохоор би хоёр талынхаа эмээ өвөө дээр очдог. Тэгээ эмээ өвөө нар маань бас айгу залуухан байсан болохоор 3 өндөр эмээ өгдөг гэсэн байхгүй юу? Тэгээд нэлийн олон эмээ өвөө нар тэр очдог тийм хүүхдээсэн. Тэгэл ер нь айлаар яваал тэгэл нөгөө концерт ханны цанаас гарч ирээл цанцараа ингээл доолж бүжгэлдэг тийм л хөтөсөн та. Эмээ өвөө дээр өссөн гэсэн нэрээ тий. Тийм. Тэгэхээр чин хоёр талын эмээ өвөө дээрээ гээд за ер нь ингээд хамгийн ихээр одоо хайрлуулж хамгаалуулж исэн нэг тийм онцгой мэдрэмж өгдөг байсан багтаа тий. Тийм мэдрэмж өгдөг байсан хүн гэвэл хинний илүү онцгойрох бол яг энэ үедээ манай ээж аав тэр мэдрэмж нь ер нь яг юугаар илэрдэг гэсэн бэ? Надтай айгүйх тоглодог маш entertainment-лэг хүн байхгүй юу? Одоо ч гэсэн ингээл баяр идрээр зүгээр л ингээд ширээ төрөөд янз бүрийн юм яриа хоол идэх биш. Дандаа нөгөө гэр бүлийнхнаа өнгөөр суглуулаад баг болгоол ногоонуудтайгээрээ улаануудтайгээрээ гэл тоглоом өдр тоглолдог. Тийм төрлийн. Тэгээд намайг яг жоохон байхаас ийм тоглоомын зарчмаар айгүй тийм их юм ойлгосон юм шиг санагддаг. Надтай айгүйх тоглолдог гэсэн. Тоглоомын зарчмаар ойлгуулдаг гэдэг нь жишээлбэл юу яах вэ? Ингээд албаар надад хаяа хожигдонгоо юм зааж өгөх ч юм уу. Тэгээд одоо шатар тоглож байхдаа морь ингээд хүүнд жишээлбэл юм хум хэлдэг ч юм уу те. Шатар тоглож байхдаа ингээд хаяа нөгөө жоохон хүүхд чинь уйдаад болчих штэ. Тэгэнгүүт дүр болж тоглоод ингэдэг шүү, тэгдэг шүү, тэгвэл ингэдэг шүү гээл. Надад тэр нь аягүй сонирхолтой байдаг гэсэн. Одоо хүртэл ер нь миний хамгийн хайртай хүн дээ. Багнасаа ер нь хэр сандаг вэ? Гайгүй. Багд үлдсэн хамгийн тод дурсамж нэг үйл явдал гээл ямар үе хэлэх вэ? Нөгөө цэцэрлэгийн хажууд төмөр гусуур байдаг штэ. Би тэрэн дээр гараад хүүхдүүдээс нөгөө навч аваад за хүүхдүүдээ гой дуртай газарт чинь аваач шүү. Госорой 2 навчны төлбөртэй шүү гэх. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдийг ингээд суулгачаад нөгөө 2 хатсан навч, шарлсан навч авчих штеп. За хаашаа очимоор байна. Гэрлүүгээ явлаа. За явлаа гээл тэгээд тэгж тоглолдог гэсэн. Тэгээд тэр нөгөө навчаараа гэртээ харингуйтай наамлаа идэг. Ямар хүй нэрээ дээр итгэдэг байсан бэ? Одоо нэг энд байгаа нэг юм навчрахуу нэг юм өвс үсэдэг штэ. Тэгээ өвс ингэ зулгаангууд би л одоо дэгдсэн маа тахгүй. Өвс зулгаангуудтай нэг юм цүнх мөнгч юм шиг юм ингэ хийдэг. Тэг нэг юм нарийн юм өвсөдөг штэ. Тэрээр ингэж сөөлжлүүлж ягаад төрөвч жижиг нэг юм дөрвөлж мөрвөлж ингэ болгодог. Тийм идэвсэн үү багтаа? Ер нь багтаа ер нь ийм BDD одоо үеийн дээр үе чинь бас нэг юм уцмус гэж угаасаа ямар байх юм биш. Дээр үеийн тоглоомудаас амар сонирхолтой, гадаагаш тоглох тоглоомуд нэрээс амар сонирхолтойсэн тий. Тэгээ би ч гэсэн яг нөгөө түрүү ингээд хэлжсэн ингээд өөрөөртөө ярьж ингэж тоглодог байсан гээл би ч гэсэн угаасаа яг тийм ижил байгаа байхгүй юу. Багтаа. За би галзуу шивнэ гэхгүй юу. Би харин тэр чинь би бас угаасаа ингээ айлын ганц цаа юу. Тэгээд ингээ ганц ингээ байнгут чинь нөгөө уцмус ингээ авч ярьж марай айл ингэж тэгэн өөртөө амар их тоглодог байсан юм. Түрүү нөгөө нэг ингээ жүжигчнэр явах юм сонирхолтой байсан ингээл тэгжсэн шүү дээ. Би бас яг тийм. Тэгээ дээр үед мейкингтэй байна энэ төр гэж мэгээл ингээл үздэг нэг хитгэн юмнуудтай. Тэгэл тэр мэднэрт ингээл ямар гоё юм бэ. Ингээл орох юмсан энэ төр гэж мэгээл амар боддог. Бүр ингээ тийм юм аатах. Тэгвэл амар ижил. Түрүү бас ингээ хэлжсэн. Миний ингээд одоо ингээ бодож байгаа нь яг энэ тэр шүүгэн ингээ ордог байсан үедээ ингээ хамааралтай гэж би бас бодож хэлжсэн шүү дээ. Тэгвэл одоос надад нэг юм сонирхолтой нэг юм байсан нь өнөөдрийн биднэрт ингээ илэрдэг зан чанар. Энэ зан чанар дээр бага насны ямар нэгэн үйл явдал одоо ямар нэгэн байдлаар чамд юм холбоотой бас санагддаг юм. Заавал багч хийх албагүй. Одоо өсвөр нас ч юм уу ямар нэгэн үйл явдал
одоо гаргадаг нэг юм хариу үйлдэл хин нэгнээс ирж байгаа зүйлсийн хариу үйлдэл эсвэл бол нэг юм зан чанар гэдэг ч юм уу тий. Нэг тийм байдгүй. Байдаг юм шиг санагдаж байна уу ер нь бодохоор. Одоо би бас нөгөө 0-д ороод яадаг нь яг л нөгөө багтаа тэр хайрцагын дотор орж тоглохдогтой л холбоотой байгаа байхгүй юу? Гэтэ тэрэндээ холбогдох юм болов биш юм болов? Би нөгөө нэг саяны обручийг зардаг байсан үед бас айгүй гоё хаппи байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ бас багт бас яг тоглоом тоглохдоо дандаа дэлгүүр болж тоглодог гэсэн. Энэ яг асуулттай таарч байна уу? Үгүй ээ. Тэр чинь болж л байгаа байхгүй юу? Би бас одоо ингээд нөгөө багта Барби энтрээр айгүй их тоглоно. Тэгээ Барби ингээд тоглоол тэгэнгүүт чинь нэг юм хийдэг байсан ингээ үйлдэлүүдтэй одоо ингээ зарим нь ийм хандлах ч гэдэг юм уу ингээ ижил төстэй байгаа ч гэдэг юм шиг надад бас зүгээр сонирхолтой санагдаад байдаг нь л зөвлөлт их санагдчихжээ. Болохоор за гэрийнхнээ хэлжсэн хамгийн одоо ийм өнөөдрийн хүртэл ингээ чамайг чиглүүлж байгаа нэг тийм сургамж зөвлөгөө гэвэл яг юу байсан бол санаанд нь орж ийн үү? Сургамж зөвлөгөө өвөөгийн яг баяр болгоноор хэлдэг үг л санаанд орж байна. Гэр бүл хамгийн чухал шүү. Тэгээд тэр өгөл юм да. Өвөө болохоор яг тэр зүйлийг бүр хүүхдүүдэд маш сайн ойлгуулж өгдөг яг юм найзууд шиг гоё тийм халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх талаар ямар гоё хүн болгоно нөгөө юм зориг морилго гэл ингээл ярьдаг шиг чиний яг амьдралын тэр утга учир яг юу гэж хардаг вэ? Ер нь миний амьдралын икигай гэж төрүүлжсэн да. Тэгвэл яг одоо чиний амьдралын утга учир нөгөө хүмүүсийн мэдрэмж нь хоёр төрөл байдаг юм шиг санагддаг. Зарим нь болохоор авахаараа аз жаргал мэдэрдэг төрлийн, зарим нь өгөхөөрөө аз жаргал мэдэрдэг төрлийн. Миний хувьд болохоор амьдралын маань утга учир нь ямар нэгэн бүтээсэн зүйл маань хүмүүст хэрэгтэй зүйл яг өгөх тэр нэг өгөх үйл процесс миний амьдралын утга учир юм болов уу гэж бодож байна. Тэгвэл чиний хувьд сайхан амьдрал гэвэл яг ямар амьдралыг хэлгүн? Өөр дотор байгаа зүйлсээ хүмүүстэй хуваалцаж, хүмүүстээ ингээд гоё зүйлс өгж байгаа гэдгийг тэрийг мэдрэх л. Зөв тэгвэл яг саяныхтай утга учиртай шууд хамааралтай болж ирж байна те. Эргэн тойрны хүмүүс ер нь бүх гэр бүл бүх зүйлтэй л хамаарагдана дөө. Тэгээд өнөөдрийн ч гэсэн энэ подкастн дээр би гоё зүйл өгч чадсан болов гэж бас дараа нь бодно. Надад бол одоо нөгөө түрүүчийн зуршил бүтээхээс хэсүүлээд надад нөгөө хамгийн ихэнд бодож исэн тэр эсийн. Би ер нь л яг чамтай адилхан байсан. Би бас нөгөө муусиг хуулийн 5 жилээр ингээд төгсөөд тэгээд би бас хуулиар биш юм байна гэдэг мэдрэмжээ авч исэн. Тэгээ манай гэрийнхэн бас ингээд тэр чигтээ хууль эрх зүйч хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд би уг нь яг ингээд эхний 1-р курстэй орохоос 1-р курстэй болохоор би сэтгэл зүйчээр сурна гэж сонирхоод тэгээд хууль руу ингээд орж мураал гэл ингээд зөндөө олон эргэлтүүд ингээд байжсэн. Тэгээ ингээд хараад төгснөхийн араас миний зорж исэн зүйл миний дуртай сонирхолтой миний ингээд зүрх сэтгэлийн одоо ундруулах зүйл ингээд биш байх гэж харсан чинь дараа нь би тэгвэл яг юун сонирхолтой юм бэл гэж харж байхдаа яг бодож исэн байхгүй юу. Бид нарт яг нэг тийм харах цаг хугацаа байж байгаагүй юм шиг. Тэгээ чи яг өнөөдөр өөрийнхөө мөрөөдлөөрөө ингээд амьдарч байна. Тэгээ тэрийг ингээ олох нь өөрөө хин нэгэнд юм хэрэгтэй зүйл ингээ хийх нь амар чухал. Тэгээ тэр нь өдөр болго өглөө болгон сэрхтээ аз жаргалыг өөрөө мэдэрч явах хэрэгтэй гэж хэлсэн чинь надаа ингээд түрүү нөгөө би нөгөө ярих тоолонд нь надтай айгуу гоё миний ингээд туулж өнгөрүүлжсэн мэдэрчээсэн зүйлстэй амар ижилхэн байлаа гэдэг юм. Тэгэл нөгөө надад асуулт мэддэг зүйлсүүд амар их байсан учраас ингээд өсрөөл тэр чин тэгвэл юу вэ гэл ингээд өсрөөсөөр явчлаа. Гэхдээ хоёулангийн ингээд сая ингээд мэдэрчээсэн тэр зүйлсүүд ингээд чи ингээд өөрийгөө ганцаараа би юм тийм байлаа гэж бити ингээд санаа зовоорой. Тэгээ сүүлдэнд л ингээд хэлж байгаа болохоос ш. За тэгээ чамд яг одоо ийм хамгийн онцлогтой маш олон зургууд ингээд авчирсан. Тэгээд зургуудаа харж ярилцахад чамд ямар санагдав? Нэрээ яг өсвөр насны үеэ би бүр санахыг ч нэг огт хүсэхгүй байсан юм шиг санагдсан. Яг нөгөө доржоотой хамт гоё иймэрхүү юмуд санаж байгаа хэрнээ цаана олж исэн нарийн нандин юмнуудыг яг сэтгэлээсээ ухаж гаргах надад жоохон за шууд ирчигээ сайн нэг юм ярьсан шүү дээ. Тэр өдөр бол жоохон эвгүй байсан. Гэх юм уу? Яг нүцгэн байгаа юм шиг.
Ямарс ерөөсөө өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжил. Нөгөө нэг яг шкаф дотор ороод өөртөө л чи ингэдэж штэ гэж ярьж исэн юм аа. Нөгөө өөр хүнд хэлж байгаа юм шиг тийм мэдрэмж. Дараа нь нөгөө нэг өөртөө ирсэн чи яагаад хэлж байгаа. Гэхдээ одоо ингэж нөгөө зөрөгтэй ингээ илэрхийлж ярьж гин. Тэгээд ингээ тухайн үеэ чи ингээ одоо ингээ даваад гарцсан, маш олон жилийн ингээ ард ингээ гарцсан. Тийм ч учраас ингээ зөрөглөн ярих дээр одоо нөхцөл нь бүрдсэн ч гэдэг шиг те. Зөрөгтэй ингээ өөрийнх нь түүхээ ингээ хуваалцсан. Би бас одоо амар гоё баярлж гин. Тэг амар юм том итгэл ингээ хүлээлгсэн юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Нэрээ хинт ч би хэлж байгааг таны зарим юмнуудыг. Тэрийг хэлэх гоё юм. За маш их баярлалаа. За тэгээд бид эдийн зүгээс бяцхан бэлэгтэй. За энэ болохоор Catch Talk podcast-ийг манай цойлогс явуулж байгаа. Тэгээ энэ бол манай үндэс мэрж байгаа юм. За тэгээд чамайг нэг альва зүйлд ингээ хийхэд нухацтайгаар хандж байгаарэ гэд бид эдийн хамтран гаргасан нухацтай сэтгэл гэж юм байдгийн. Вау. Тэгээ чи нэг өсвөр насн дээр бас альва зүйлсүүд нөгөө ном уншаад бас ингээ өөрөөр хардаг байсан гэж түрүү ингээ хэлчихсэн шиг бас нэгэн одоо дараа чинь үйл хэрэгтэн хэрэг болоосаа гэж хүсэж байна. Nice. За тэгээд дараагийнхан бэлгэн болохоор англиас аль биеснээр оруулж ирдэг 5 сая ашигтай бактери байгаа юм. Цайныхан араас хэрэглэх юм бэлээ. За тэгээд энэ мэрчтэйгаа угаалгасан одоо энэ зурагнууд нь альбомд нь гоё нэмэгдээрэй. За гэж хүсэж байна. Баярлалаа. Өнөөдөр маш сонирхолтой өдөр байлаа. Миний хувьд амьдралдаа анх удаа туршиж үзэж байгаа. Тэгээд зарим зүйл нь ярьж болохоор байсан уу, болохооргүй байсан уу? Хамаагүй. Юусе ямар ч хязгаарлалт байхгүй. Энэ угаасаа чиний одоо туулж өнгөрөөсөн түүх. Тэгээ чиний ухаарал надад бол амар гоё байсан. Гоё үн цэнтэй байсан. Тэг хэрэгтэй хүмүүс нь угаасаа ингэ сонсоол бас комментээр орж ирэх байхаа. Тий, зориглон оролцсон тарин маш их баярлаа. Манай Пинко угаасаа анх орж ирэхдээ л нөгөө айгүй ингээ би ингээ сандрахгаач идэг. Тэгэл ингээл эхэлж байхад л угаасаа өөрөө хэлсэн. Тэгэхээр угаасаа хүмүүс угаасаа ухаантай өөртөө сонсоол мэдх юм чинь. Надад бол айгүй гоё санагдчихээн. Баярлалаа. За маш их баярлалаа. Цаг гаргасан баярлалаа. Би тэрхэж юм гэж бодсон. Баярлалаа. Йоо ямар гоё. За тэрс бол надад анх удаа байлаа. За баярлалаа. Одоо гоё thumbnail-ийн зургийг дараад. Яа, юу чирч. Зүгээрээ. Би нэг удаа гэсэн шүү. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.